Бид нар хэрвээ та бүхэн санаж байгаа бол ямар ч хэлсэн Марк номноос бид нар явж байгаа. Тэгээд өнөөдрийн бидний одоо ярилцах хэсэг бол 13 дугаар бүлэг эхэлж байгаа. Маркийн 13. Нилээн одоо чухал бас их сонирхолтой гэх юм уу? Бас нөгөө талаар нилээн одоо бас толгой хэрэгхээр иймэрхүү хэсэг байгаа. За эндээс бүгдээрээ хамт эзэн биднэрт юу заахыг бүгдээрээ хамтдаа сонсож, хамтдаа сурцгаая. Хэрвээ та нар санаж байгаа бол Есүсийн загламын одоо үхэл маш ойрхон болцсон байж байгаа. Есүс яг 4 дахь өдрийн орой шөндөө баригдаад 5 дахь өдрөө цовдлуулдаг. Өнөөдрийн бидний энэ ярилцах хэсэг бол 3 дахь өдөр нь явж байгаа. Сүүлийн 3-4 одоо номлол дандаа 3 дахь өдөр болж байгаа үйл явдлын талаар байгаа. Ерөнхийдөө бол фарисеучуд, садукеучуд, санхедрины ер нь бүх гишүүд маш олон асуултуудыг Есүсээс асууж Есүсийг унгахыг одоо зорж байгаа. Гэхдээ Есүс тэдний асуултанд унаагүй. Гэхдээ л Бурхны төлөвлөсөн ёсоор Есүс ямар нэгэн замаар тэдний худал хуурмаг байдлаар одоо баригдаж тун удалгүй одоо юдэчүүдийн эсрэг одоо болон бас Ромын эсрэг одоо буруу зүйлийг үйлдсэн гэдэг гүтгэлгээр загалмай дээр цовдлогдох ийм одоо цаг нь болсон байж байгаа. Хэрвээ та нар санаж байгаа бол Есүс сүмд очиод сүмд янз бүрийн мөнгөн, зоос, тагтаа, шувуу, мал, хонь, үхэр тэмээ одоо юу гэдгийг зарж хөдөлдөж байсан тэр нэгэн том хэсгийг нэлээд их буснуулж ширээнүүдийн хөмөрж тэр малнуудыг нь тэмээ хашаанаас нь тууж гаргаж тагтаа, шувуунуудыг нь нисгэж энэ төр зөндөө асуудал тарьсан. Ийм асуудал тарьсны дараа тэр үеийн байсан тухайн одоо сүмийн хуулийн багш нар тийм ээ фарисеучуд түүнийг ямар эрх мэдлэр та ийм зүйлийг хийж байгаа юм бэ? Бурхны энэ ариун тагшин сүмийг ингэж нураан бузарлах ийм эрх хинд байгаа юм бэ гэж асуусан. Тэгээ Есүс мэдэж ирэх алдартай үг нь байгаа шүү дээ тийм ээ. Иохан Баптистад баптизм хийх эрхийг та нар одоо хинээс Иохан Баптист авсан гэж бодож байна гэж асуугаад тэгээд тэд нар угаасаа хариулж чаддаггүй хэдийгээр тэд нар хариултыг мэдж байгаа ч гэсэн. Бурхнаас гэд хэлчих юм бол Есүсийн үйлдэлийг зөвшөөрсөн бол чин хэрвээ хүнээс гэд хэлчих юм бол ард түмэн биднийг чулуугаар шидэж алах байхаа гэж айсан. Нэг талаар Есүсийн эргэн тойронд нэлээд олон хүмүүс түүнийг одоо хүрээлэн одоо дагаж явсан учраас одоо ард түмний янз бүрийн бослого бас тухайн үедээ юдэчүүдийн дунд их гардаг байсан Ромынхны эсрэг. Тийм учраас бас тийм бослого бас хажуугаар нь гаргачихгүй гээд тэд нар нэлээд бас айжсэн. За яг энэ үед Есүс сүм дотор байж байхдаа одоо нэгэн бэлэвсэн эмэгтэй 2 зис зоос өргөж байгаа тухай ярьсан санаж байна уу тийм ээ. Энэ бол бидний хамгийн сүүлийн одоо удаа ярьсан хэсэг байгаа. Тэгэд сүмээс гарч яваад одоо шавнартайгаа одоо ярилцсан энэ үйл явдал болж байгаа. Садукеучуд, фарисеучуд, хуулийн багш нар, тухайн үеийн юдэчүүдийн ахлагч нар Есүсийг унгах гэж Херодийнхэн хүртэл буюу Ромын одоо хуулийнхан хүртэл тийм ээ. Есүсийг унгах гэж оролдож маш олон асуулт асуусны дараа одоо шавнарт нь өөрсдөд нь зарим асуулт үлдсэн байгаа. За тэр асуулт юу байсан бэ? Тэгээ бүгд энэний талаар бүгд хамтдаа суралцъя. Марк номын 13 дугаар бүлгийн 1-ээс 13-ыг өнөөдөр хамтдаа уншаад ярилцсан. Марк номын 1-ийн 13-ийн 1-ээс 13. За та бүхэн анхааралтай сонсоор би уншия. Есүсийг сүмээс гарах үед шав нарынхан нэг нь багшаа хараач яасан том чулуунууд вэ? Ямар сүрлэг барилгууд вэ гэхэд Есүс түүнд чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг чидүүн уулан дээр сууж байхад Петр, Яаков, Иохан, Андрей нар түүнээс аминчлан асууж энэ нь хизээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд хэн нэгэн нь та нарыг төөрөлдүүлэхгүй болгоомжил.
Тэр чинь би байгаа юм хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай дайны чимээ сонсвол бүү зочирд тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлэн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдна. Та нар миний төлөө гэрчлэл болж захирагчд ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайн мэдээ бүх үндэстэн тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж шүүхэд тушаах үед юу хэлэх вүлээ гэж урдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нар өгөгдсөн зүйлийг яригч нь та нар бус, харин та нарын доторх ариун сүнс юм. Ах дүүгээ эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож тэднийг үхэлд хүргэн миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцэг хүртэл төвчсөн нь аврагдах болно. Амен. Нилээн хүнд, нилээн хэцүү, нилээн сонирхолтой иймэрхүү одоо зүйлийг Есүс энэ өөрийнх нь шам нартаа ярьж гин. Кидон уул буюу одоо яг Иерусалимаас гараад Иерусалимийн эсрэг талд байдаг уулын тухай ярьж гин. Гецмен цэцэрлэгийн дээд талд очсон байгаа гэсэн үг. Ерөнхийдөө нэлээд холоос Иерусалимийн тэр ханыг тэр Иерусалимийн одоо сүмийн байгаа тэр хэсэг рүү хараад хоорондоо суугаа ярьж байгаа тийм хэсэг. Гэхдээ эхний хэсэг нь яг сүмөөс дөнгөж гарангуудаа ярьсан хэсэг байгаа. 1-2 дугаар ишлэл. Энэ дэр юу гэж ярьсан гэхээр багшаа хараач яасан том чулуунууд ямар сүрлэг барилгууд вэ гэж. Юуны тухай ярьж ирсэн гэхээр энэ бол Иерусалимийн сүм. Херодийн барьсан сүм. Тухайн үедээ бол дэлхийн нөгөө гайхамшиг гэж хэлэгдэж болох тийм гайхалтай барилга байсан. Иерусалим руу өнөөдөр хэрвээ бид нар очих юм бол Иерусалимийн тэр одоо Соломон хааны гой сүндэрлсэн гой одоо сүмийн барилгыг дахин засварлсан Херодийн тэр гой сүм бол байхгүй. Тэрийг бүр мөсөн нураас ягаад гэвэл Есүсийн ч хэлсэн байгаа шүү дээ. Энэ нурнаа гэж. Нураац учраас бид нар өнөөдөр очиж үзэж чадахгүй. Гэхдээ зөвхөн тэрийг хүрээлж исэн тэр ханнуудыг суурийг нь харах боломжтой. Очоод ингээ харахад нэг одоо ингээд тухайн одоо юуны суур ямар хуу том байдаг гэж бодно. 100 тонны тийм том чулуунууд байдаг. Ерөөсөө маш том юм одоо хүн доврын трак гэж ярьдаг шүү дээ. Тийм том одоо юунууд шиг машинууд шиг тийм том чулуунууд ингэж давхарлцсан байдаг. Өндрөөшөө 1 гаруй метр тэгэл өргөөшөө ямар байгаа юм. Тэгээд уртаашаа бол айгүй хол. Одоо энэ чэнэс тэр цонх хүрэхээр тэрнээс ч хол байж магадгүй. Тийм том аврах чулуунуудыг нийлүүлж барьсан тийм одоо маш сүрлэг тийм. Тэгээд тэнцээ байгаа багнууд нь манайх шиг ийм нарийнхан багнууд биш. Маш хол олон метрийн зайд тэгээд маш том сүртэй тэгээд дан чулуугаар ингэж юу яаж хийсэн. Зорж хийсэн тийм багнууд. Ийм цол чулуугаар. Зүгээр одоохоо манайхаар бол нөгөө бетон цутгаад хийсэн биш. Яг байгалийн чулуугаар зорж хийсэн. Сүрлэг том өндөр одоо багнууд. Тэр багнуудын дунд тэр худалдаа наймаа болж исэн. Тинчээ Есүс мэдээж хэрэг тэр одоо гайхамшигтай газруудын дотор одоо бодлоонд харьсан байсан байж таараа. Тэрийг мэдээж хэрэг хараад шавнар энэ ямар гайхалтай ийм гоё сүм. Энэ сүмийг үнэхээр одоо Есүсийн ярьж байгаа тэр одоо ирээдүй цагийн асуудал үнэхээр бий болох юм болоо гэсэн магадгүй шавнарынх нь эргэлзээ байсан баг. Тийм учраас энэ агуу барилгууд байна гэж. Тэр барилгыг тухайн үеийн ямар ч эзэнт гүрэн нурааж сүйтгэж одоо аимшигтай нөхцөлд оруулна гэдэг бол ийм боломж бараг байхгүй юм шиг ийм одоо байсан. Тэгээд Есүс тэднэрт энэ барилгын чулуунууд бүгдээрээ норох болно гэж хэлэхэд магадгүй шавнар тэр болгоо итгээг баг. Гэхдээ юу болсон гэхээр түүхийг ингээ харах юм бол манай эртний 68 онд Израильчуудын бослог ингээд хитрхи ихсээд Израильчууд ядаргаатаад ингээд Ромын эзэнт гүрний хувьд нэлээд юм хүнд болоод ирэх үед тухайн үеийн Неро хаан магадгүй Тайтус хаан гэж магадгүй яадаг Титус хаан хоёрын аль нэг нь юм шиг байна. Тэд нэр яасан гэхээр Иерусалимыг шатгасан. Аимшигтай одоо энийг шатаахта Христэд итгэгч шатаасан гэсэн худлаа нэр одоо цуу гаргасан тухайн үедээ.
Тэр цагаас эхлээд Христэд итгэгчид бол аимшигтай хавцлах дөртөж эхэлсэн. Зүгээр одоо төрийн хүний нүдэнд байхгүй энгийн иргэдийн нүдэнд аимшигтай болж эхэлсэн. Христэд итгэгчид. За яг хөө тэр нь ч яг хөө. Гэхдээ тэд нар шатаагаад аимшигтай шатчихсан болохоор тэр галын тэр дөл тэр одоо халуун нь хитрхийн амар байсан болохоор тэр сүм дугныг барихад оролцсон маш их хэмжээний алт байсан. Тэр алт нь бүр урсаад түүхэн дээр юу гэж бичигдсэн гэхлээр замын хажуугаар завсруудаар ингээ ороод баригдсан тэр барилга том чулууныхтойхаа завсраар ингэж тэд нар урсаж орсон. Ийм нөхцөл байдалтай байсан гэж. Тэгээ яасан гэхлээр тэд нар Ромынхан тэр алтыг нь авахын тулд та нар бүх чулуунуудыг нь бүгдийг нь холдуулаад алцуудыг нь бүгдийн сайхан түүж авах хэрэгтэй гэж цэргүүдэд хэлээд тэгээд үндсэндээ яг Есүсийн хэлсэн шиг тэр барилгын нэг ч чулуу хөндөгдөөгүй үлдээгүй бүгд нурсан гэсэн үг. Алтыг авахын тулд. Зүгээр шатчих юм бол хэвээрээ байж та те. Есүсийн зөгнөл биелэхгүй гэсэн үг. Гэтэл тэнд юу болсон гэхлээр одоо Ромынхан тэр барилгыг нэгэнгүү нэгжиж алтыг нь цуглуулсан байна. Тийм учраас Есүсийн хэлсэн энэ зөгнөл одоо тухайн үедээ манай эртний 68 70 оны үед Иерусалимийн одоо сүрэл гэж ярьдаг л да 70 он гэж ярьдаг юм бол тэр сүрлийн үед одоо бүрэн биелсэн байгаа Есүсийн хэлсэн зөгнөл. Гэхдээ Есүс яагаад энэ зүйлийг мэдж байгаагаа шавнартаа мэдүүлэхийг хүсэж байгаа вэ? Заримдаа бидний нүдэнд гоё харагддаг зүйлс, агуу сүртэй харагддаг зүйлс хизээч тэр ингэж өөрчлөгдөхгүй байх гэж боддог зүйл Есүсийн нүдэнд заримдаа аль хэдүүнээ нурцсан харагдчихийдэг. Яг л Есүс ирээдүг мэдж байгаа. Бурхан заримдаа бидний амьдралыг өөрийнхөө үннээр үгээр дагуулахын тулд тодорхой зүйлийг хэлдэг. Гэвч бид нар заримдаа тэр болгоно нь бидний нүдэнд гоё харагддаг. Бидний нүдэнд сайхан харагддаг. Энэ л хамгийн зөв, энэ хамгийн зөв зам байна. Эсвэл энэ хүн л надад хамгийн хөөрхөн, гоё хүн байна гэж зарим хүмүүс боддог. Харин заримдаа Бурханы нүдээр, Бурханы санаагаар бид нар хараагүй олон зүйлс заримдаа иймэрхүү нурсан, нуралттай магадгүй ийм нөхцөл байдал ирээдүйд хүлээж байгааг бид нар заримдаа анзаардаг, мэддэг. Есүсийн хувьд шавнартаа гэхдээ ирээдүйд юу болох вэ гэдгийг ойлгуулах нь одоо чухал байсан. Ирээдүйд маш олон хүмүүс хавчигдана, зовно, төөрөлдөнө гэдгийг Есүс мэдчихсэн. Шавнарын хувьд тухайн үед бол амар цоглог байсан. Яагаад гэж фарисеучуудыг мад болгосон. Садукеучуудыг мад тавьсан. Санхедриныг ерөөсөө юу ч хэлж чадаагүй. Тинчээс сүмийн тэр ариун дагшин газар хэдийгээр сүйдгсэн ч гэсэн тэднийг хинч юугаарч хөндөж чадахгүй байсан. Ромын эзэнт гүрнийхэн хүртэл зэвсгээрээ ирж тэднийг дайрч чадахгүй байсан. Ромынхан барьж чадахгүй байсан Есүсийг. Тэм учраас шавнар нь бол нэлээд мундаг болсон байсан баг. Нэлээд бардамсан, нэлээд өнгөрцөн те. Биднийг одоо ер нь хин юу гэж хэлэх юм тийм ээ. Есүс бол илүү мэрэгэн ухаантай энэ дээрээ. Тэд нар үнэндээ Есүсийг Месая гэдэгт бол итгэжсэн мэдээж. Гэтэ тэр Месая нь яг юу хийх вэ гэдгийг тэд нар яг ойлгоогүй байсан. Тэм учраас Есүс шавнартаа энэ тухай магадгүй ярихаар нөгөө уулын нөгөө талд Иерусалимаас холдоод нөгөө талд гарсан баг. Тэгээ тэр үед яг Петр, Яаков, Йохан, Андрей нар яг хизээ тийм болох юм бол гэдэгт аюу тийм сэтгэл нь одоо хөдөлж ирсэн. Есүсийн сүмийн барилга болон энэ олон янзын хүмүүсийг эдгэх энэ олон гайхамшиг гэдэг үйлсэн чинь одоо тэр нэг ирээдүйн тэр гайхалтай сүрж авахсантай тэр өдөр энэ сүм ингээл нураал те аимшигтай тэр өдөр ирэхэд яг хизээ байх юм бол гэсэн ийм одоо бодол байсан. Харин Есүс шал өөр хариулт байсан. Шал өөр хараа байсан. Бид нар заримдаа энэ ингээд мөнхөд сайхан болно гэж бодсон зүйл заримдаа Бурхны төлөвлөгөөнд заримдаа байхгүй байгааг бид нар заримдаа ойлгодог. Тийм ээ. Тэгээд асуусан Есүсээс энэ нь хизээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэсэн. Бид нар заримдаа ирээдүйд айгүй санаа зовдөг. Хизээ юм болох юм бол яавал яах вэ гэж. Харин Есүс ирээдүйн талаар тэр асуусан асуултанд нь одоо яахыгаа та нар бод шийд гэдэг тухай хариулт өгч байгаа. Нэгдүгürt төөрөлдөх вэ гэдгээс болгоомжл гэсэн. Юунд төөрөлдөх гэж? Үннээс төөрөлдөх тухай ярьж байгаа. Итгэлээс төөрөлдөх тухай ярьж байгаа. Яг гэвэл маш олон хүмүүс Есүсийн нэрээр би Есүс байна гэж хэлнэ гэж хэлж байгаа.
Хэрэв бид дэлхийн түүхэнд харах юм бол өөрийгөө Есүс гэж хэлсэн 100 хүмүүс байгаа. Одоо урагшаа энэ хятад манай урд хөлшид нэг Есүс байгаа шүү дээ. Эмэгтэй Есүс байгаа. Төгс хүчит Бурхны сүм гэдэг нэртэй. Магадгүй манай одоо ковид үед амар хүчтэй ажиллаж исэн. Нэг хятад хүмүүс тайзан дээр айгүй гоё дуулаад та нар харсан уу юу? Фэйсбүүкээр төгс хүчит Бурхны сүм гэдэг нэртэй. Тэгээд тэр нэгэн эмэгтэй байгаа. Тэр өөрийгөө дахин одоо амилсан Есүсийн хойд дүр гэж өөрийгөө зарласан. Ийм нэг эмэгтэй, хятад эмэгтэй байгаа. Та ан сан хүн гэд магадгүй сонссон баг тийм ээ? Шин тэнгэр газрын одоо өөрийгөө Есүс гэж хэлсэн мөн гэд бас өөрөө нас урцсан бас нэг солонгос байгаа тийм ээ? Бас өөрийгөө Есүс гэж нэрлсэн. Тэр байтугай одоо ээж бурхан гэж өөрийгөө нэрлсэн Жангалжаа гэдэг нэг эмэгтэй байгаа солонгос эмэгтэй. Тэр хүн бол үхээгүй байгаа. Ан сан хүн үхээгүй авахсан билүү? За минь манмин юу лээ? Тэр байгаа бас. Юу солонгост бол гэтэл одоо 4 5 гэж байгаа. Өөрийгөө Есүс гэсэн амьд байгаа хүмүүсээс. Бразилд гэтэл нэг залуу байгаа. Нэг хараатай залуу. Өөрийгөө Есүс гэж Сибирт хэдэн жилийн өмнө одоо Оросын засгийн газарт баригдаж гэмт хэрэгээр шүүгдсэн нэгэн залуу байгаа. Бас маш олон хүмүүсийг дагуулж өөрийгөө Есүс гэж нэрлэдэг. Яг Европ стилийн Есүс болцсон юм урт үстэй нэг залуу байсан. Монголд хүртэл магадгүй нэг өдөр би Есүсгээ гараад ирэх гэж билүү мэдэхгүй. Маш олон хүмүүс миний нэрээр олныг төөрөлдүүлнэ гэж. Олон гэдэг нь яг хэдэн хүн мэдэхгүй зүгээр. Гэхдээ маш олон хүмүүс итгэлээс, үннээс хазаах ийм аюул та нарт байна. Ирээдүйн тухай та нар битгий санаа зов. Та нар юунд санаа зовх гэхлээр ирээдүйд ирэх тэр үйл явдлыг ирж яхад та нар төөрөлдөхгүй байхдаа санаа зов гэж Есүс хариулж байгаа. Монголд хүртэл одоо хар хоринд нүүж ирээд миний эргэн тойронд амьдрах ёстой. Одоо Есүс ирэх гэж байгаа. Удахгүй ирнэ гэд айгүй олон хүмүүсийг Улаанбаатараас нүүлгээд аваачид очсон хүн байгаа шүү дээ. Яг өөрийгөө арай Есүс гэж хэлээгүй л дээ. Энэ хүн биокомбинатад манай цуглаанд зөвхөн Бурхны ариун сүнсний эдгэрэл байгаа гэд айгүй олон сүмийн хүмүүсийг өөрлөг аваа явуулсан хүн байгаа шүү дээ. Үннээс, итгэлээс, төөрөлдөхөөс болгоомжл. Яагаад төөрөлдөх гэж айгүй олон хүмүүс? Яагаад гэвэл хүмүүсийн айдсаас болоод хүмүүсийг төөрөлдүүлэхдээ амархан байдаг. Айдас тэнцээ дайн болж гэн гэн тэнцээ амар өвчин одоо тахал гарлаа, газар хөдөлж гэн маш их өсөглөн болж гэн одоо яана. Хүмүүсийн энэ айдсаас болоод надад итэг гэж гарч ирэх хүмүүс байгаа. Би Есүс юм а гэж. Нөгөө гаж урсгалын тухай бид зөндөө ярьдаг. Гэхдээ яг заримдаа гаж урсгалд орсон хүн би гаж урсгалд орсон гэд мэдэж ордоггүй үстэй. Төөрөлдөж ордог. Би сандгийн маш олон жилийн өмнө манай дархны библийн сургуульд байгаа биш дархны цуглаанд байсан нэгэн ихчиг сандгийн. Яг энэ зүйлийн тухай ярихлаарэ л хоёр охинтойгоо манай цуглаанд явдаг байсан. Тэгснэ нэг өдөр нэг охин нь өвдсөн. Сүргээ туссан билүүдээ гэж санаад байгаа. Тэгээд өстө пастор нь юм байдгийн байх шүү, юм байдгийн байна. Юу байдгийг бол хэрвээ бөө болохгүй бол танаа охин ч үхнэ л гэж хэлсэн юм шиг байна. Тэгээд тэр айдсаасаа болоод өөрийнхөө итгэлийг тэр үнэн гэж өөрийнхөө барьж авсан зүйлээсээ төөрөлдөж явсан. Харамсалтай. Маш олон хүмүүс төөрөлдөх болно гэсэн. Энд сууж байгаа хүмүүсээс төөрөлдөхгүй гэж Есүс хэлж байгаа. Та нар үннийг байна. Тийм юм болоход бити санаа зов. Угаасаа төгсгөл дээр тийм юм байх болно. Газар хөдлөн сүүлийн биш үү? 2000 оноос хойш дэлхийд дээр нийтдээ 53 дайн, улс үндэстний дайн болж байна гэж. Одоо энэ байгаа Орос, Украины дайнтай нийлээд дор хаяж 53. Урд өмнө нь дандаа байсан. Тийм биз дээ, тий. Эзэнт гүрний одоо их Монгол эзэнт гүрний үед дайн дажин болох өлсгөлөн энэ хэцүү зүйл болно гэдгээс болоод бити төөрөлдөөрэй гэж. Тэр юмыг бол та нар төвчж даван туулах ёстой.
Энэ бол байх ёстой болно. Яг тэгвэл төгсгөл нь тэгтээ яг тэр гэсэн үг биш шүү гэж. Төгсгөл нь юу гэхээр та нар төөрөлдөөд Бурханаас хол болчих юм бол тэр чинь төгсгөл чинь болно. Тэгэд энэ олон дайн дайчин болон энэ хүнд хэцүү болж байгаа явдлууд мэдээж хэрэг төгсгөлийн үед бид нар амьдарч байгаа. Дэлхийн. Гэхдээ яг төгсгөл нь мөн үү гэдгийг бид нар хизээч мэдэхгүй. Хүмүүний амьдрал бол дандаа ийм юм байсаар байх болно байдаг. Тэрнээс болоод битгий төөрөлдөөрэй гэж. Тэгээд дараагийн нэг хэсэг нь болохоор эргэн тойрон болж байгаа нөхцөл байдлаас болж төөрөлдөхөөс гадна өөр дөр чин ирсэн зовлон зүдгүүрээс болж та нар бас холдохгүй гэж сэрэмжтэй байгаарай гэж. 9-р ишлэлдээс хойш харах юм бол учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж синагогуудад та нарыг ташуурдна гэж. Яг шавнарынхаа амьдрал болох юмыг Есүс энэ хэлж байгаа. Одоо Есүсийн шавнар яах вэ? Есүсийг дахин амьлаад явсны дараа ариун сүнсийг аваад одоо тухайн үед бэлэгдэжсэн дэлхий даяар сайн мэдээ тараахаар одоо хөдлөнө. Тэгэд бидний одоо түүхэн одоо баримтчгуудаас харж байгаагаар Есүсийн 12 шав бүгдээрээ магадгүй Иохноос бусдна. Бүгд итгэлийнхэн төлөө завчигдж, хөрөөдөгдөж, загламай цовдлогдож өгсөн байгаа. Бүгдээр. Тэр хувь тавилангийнхын тухай Есүс ингэж хэлж байна. Та нарыг хүмүүс барьж аваад шүүхэд тушаана. Та нарыг ташуурдна. Та нарыг ална, хядна. Та нар маш өндөр хэрэгэм зэрэгтэй хүмүүсийн өмнө гөлгөнөж зогсох болно. Айдас давтах болно. Амь нас чинь дээсэн дөрөн дээр ирэх болно. Амь насаа бүр алдах болно. Алуулна та нар. Яг тэр үед та нар нэг зүйлээс сэрэмжтэй бай. Юунаас? Үннийг итгэлийг алдахгүй гэдгээсэй. Та нар тэр хүмүүсийн өмнө ирэхэд би юу ярих вэ гэдгийг битгий санаа зов. Яг гэвэл ариун сүнс та нарын дотор байгаа ариун сүнс чинь ярих болно гэж. Тэр үед Есүсийн энэ шавнарт ариун сүнс ирээгүй байсан санаж байна уу? Есүс дахин амснаас хойш л ирсэн шүү дээ, тий. Гэхдээ Есүс ийм явдал болно гэдгийг тэднэрт хэлж байгаа. Та нар ирээдүйн тухай битгий санаа зов. Та нар өөрсдийнхэн тухай санаа зов. Ирээдүй бол ирэх юм ёстойгоороо ирнэ. Зовлон зүдгүүр та нарт өгөгдсөн хувь тавилангийнхаа дагуу ирэх болно. Харин тэр үед та нар төвчж үлдэх үү гэдэгтэй л санаа зов. Өнөөдөр манай Монголын Христэд итгэлийнхнийг эзэн тэгж бас ятгаж байгаа шүү дээ. Анх Христэд итгэсний дараа 90-ад оны үед ер нь нийгэм аягүй тогтургүй байсан, хэцүү байсан тэр үе. Христийнхэн дөнгөж үүсээд байсанд яг тэр үед. Нөгөө социалист үзэл санаа бол хэвээрэл байсан шүү дээ. Хэдийгээр ардчилсан байдалтай одоо нийгэмлүү шилжсэн байсан ч гэсэн. Сүм чуулганыг бүрдэхгүй асуудал бол 94 оны хүртэл 95 оны хүртэл үргэлжилсэн. Төр сүм хийдийн одоо хууль гарах 94 онд гарсан. Хэрхэн яаж одоо төр сүм хийдүүдтэй харилцах вэ гэх. Тэрний дотор магадгүй шинэ үүсэж байгаа христийнхэнтэй яаж харилцах вэ гэдэг асуудал дэвшүүлэгдэж ирсэн. Тэр үед манай хойд хөрш яг ингэж чөлөөтэй болонгуудаа Орос буцаагаад Евангелийн христийнхнийг хорж эхэлсэн байна. Хятадууд бол мэдээж хэрэг Евангелийн христ итгэгчдийг авч шоронд хордгоор бол алдартай шүү дээ дэлхий дээр. Тэм учраас Монголд ирсэн олон миссионерууд, гадаадын миссионерууд ер нь Монгол тийм үйл явдал болох нь бол их ойрхон байгаа учраас гээд анхны христ итгэгчдийг бид нэр бэлдэж ирсэн сэтгэл зүйн хувьд. Би бол за шоронд орохдоо бэлэн байгаа гэж бодож ирсэн өөрийгөө. Итгэлээсээ болж. Тэгэхээр тийм одоо аимшигтай үйл явдлыг мэдээж хэрэг бурхан зөвшөөрөөгүй тухайн үедээ бид нэг талаар маш их одоо бурханаар ивэгцэн ханд жаргалтай Христ итгэгчид болсон байгаа. Өөрийнх нь шавнарын хувьд бол тийм боломж бол байхгүй. Бидэнд өгөгдсөн тэр ивэл бол байгаагүй. Тэд нар бол бүгдээрээ баригдаж, алуулж, янз бүрийн эрх мэдэлтнүүдэд тушаагдаж, янз бүрийн хэрэг ял үүрж, аимшигтайгаа яргалуулж, зүгээр нэг үхээгүй яргалуулж, тийм ээ. Йохан гээд хамгийн сүүлд одоо нас урсан гэж үздэг Есүсийн шавнарын хамгийн залуу нь бүр хөнгөө харал дээр үлдсэн насаа өнгөрөөсөн тийм хүн байгаа. Тийм ээ. Тэгэхээр Есүс шавнарынхаа асуултанд ямар хариулт өгч байна? Ирээдүйд юу болох вэ? Ямар юм болох вэ гэж та нар битгий бод. Ер нь болохыг болдгоороо болно. Газар хөдлөн, дайн дажин болно, аимшигтай өсгөлэн зовлон болно. Тэр утгаа та нарыг итгэлээс чинь болж хүмүүс хавчин, үзэн ядна, дургуутна.
гэр бүл дотор чинь хүртэл тийм ээ одоо харамсалтайгаар та нарыг эсэргүүцэх, үзэн ядах тэр байтугай үхэлд хүргэх ийм хүмүүс байна. Тэр үед та нар яаж төвчих вэ гэдгээл бод гэж. Тэгэхээр итгэл гэдэг бол зүгээр нэг сайхан гоё ингээл халелуя гэж бидний өнөөгийн нөхцөл шиг тийм ээ сайхан магтаал, дуулаад, сургаалаа сонсоод, инээж ханаагаал, дараа нь боорч идээл, цай уугаал ингэж идэг. Тийм ээ юм ганцхан биш байх нь биш үү? Итгэлийн амьдрал бол өнөөдрийн бидний яг амьдралын зовлон гуниг зүдгүүр дотроо илэрхийлэгдэж байх ёстой юм. Сайхан үед л амар гоё итгэж болчоод гизүү үед гинтхэн байхгүй болчих болохгүй гэсэн үг. Тэв учраас Есүс өөрийнхөө шавнарт өнөөдөр бас биднэрт юу гэж хэлж байна? Эцсийн өдрийг буюу өнөөдөр одоо бидний амьдарч байгаа энэ дэлхий янз бүрийн юм болно. Дайн дажин, хүнд хэцүү явдал, зовлон зүдгүүр, хүний хүмүүсийн амьдралд олон янзын зүйл тохиолдно. Гэхдээ эцсийн эцэс 19 дэх ишлэл дээр юу гэж хэлсэн? Миний нэрээс бол бүгд та нарыг үзэн ядна, харин эцсийг хүртэл дэвчсэн нь аврагдах болно гэж хэлсэн. Өөрийнхөө шавнарт 12 шавнартай хэлсэн. Өнөөдөр ч гэсэн бид нарт тэгж эзэн ятгаж байгаа. Эцсийг хүртэл дэвчнэ гэсэн чинь юу гэсэн үг юм? Өөрхөн энэ амьдралыг дуусгах хүртэл эсвэл Есүсийг ирэх өдрийг хүртэл итгэлээрээ амьдрсаар байхыг. Ямар нөхцөл байдал, ямар хувь тавилан бидэнд ирэхээс үл шалтгаалаад итгэлээр төөрж болохгүй, итгэлээсээ няцаж болохгүй гэсэн. Ийм чухал хоёр зүйлийг хэлж байна, тийм ээ. Тэгэхээр бүгдээ эзний өмнө ирээд хамтдаа залбирая. Эзэн биднэрт тэр одоо итгэлийн хүчийг, итгэлийн төвчээрийг, итгэлийн бас бодит байдлыг үннийг яг биднэрт өгөөсэй. Бид нар зүгээр нэг ингээд савлдаг, ишээ тишээ явдаг ийм итгэгчид битгий байгаасаа гэж бүгд эзний өмнө ирээд залбирцгаая. Тэнгэрлэг гайхамшигт эзэн минь танд баярлалаа. Тэгээд үнэхээр та ирээдүг таал зөвхөн мэддэг. Бид нар энэ зүйлийн төлөө санаа зовгох гэхээс илүү харин өөрсдийгөө бэлэн байлгахыг та бас биднээс уриалдаг. Эзэн өнөөдөр бид нар бас итгэлээрээ, үннээр ямар ч нөхцөл байдалд бид нар төөрөлдөхгүйгээр бас сэрэмжтэй, бас даван туулах тэм төвчээртэйгээр амьдрахад та туслаарай эзэн. Есүс энэ бүгдийг таны нэрээр өргөн залбирлаа. Амен.